Шин технологи нутагшуулах парк бүхий хот болохоор төлөвлөж байгаа налайгчид хот байгуулах уу эсвэл нийслэлийн алслагдмал үүрэг хэвээрээ байх уу гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байна. Хүн ам нь 2010 онд 32 мянга байсан бол одоо 35 мянга руу төгсөн дүүрэгт хот байгуулах асуудлаар яг одоо санал хураалт явагдаж байна. Хэрвээ налайх дүүрэг хот болох юм бол эдийн засгийн хувьд бүрэн бие дааж өөрсдийнхөө олсон орлогоороо тулгымцсан асуудлаар шийдэх боломж нь нэгдэх юм байна. Налах дүүрэг улсад жилдээ 5 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Үүнийхээ 3.8 тэрбум төгрөгийг нь эргээд татаас болгож авдаг. Хэрвээ санал өгсөн иргэдийнх нь 50-аас дээш хувь нь хот байгуулахыг дэмжих юм бол олсон орлогоор шууд өөрсдөө мэдэж захиран зарцуулна гэсэн үг юм а. Одоо бүх дэд үтсүүд байна. Одоо төмөр зам байж байна. За тэгээд энэ засмал зам байж байна. Одоо бүр онгоцны талбай хүртэл байна шүү дээ. Тэгээ үнэхээр бүх зүйлүүд одоо хөгжих боломжтой. Хажуудаа нүүрстэй хараалт нь байж байна. Ажиллах боловсон хүчнүүд нь байж байна. Томоохон шиг шийдвэр гаргах хажуудаа хүртэл эндээ өөртөө шийдвэрээ гаргаад налайхах асуудлыг шийдээ явна гэдэг дээр бол үнэхээр энэ дээр би бол хүлээж авч байгаа. Хот болохоор ч мэдээж хүн ам ихсэн төсөв мөнгө нэмэгдэн тэгэл өшөө сайхан болно гэж бодож байгаа. Тэгээ хариу үүргээс дээшдэг ер нь ард иргэдэд оролцоочсон дээшдэг юм олон улсын жишээ харагддаг юм л да. Налах дүүргийнхэн өөрсдөө хайрга, дайрга, тоосго, цемент гээд барилгын гол түүхийдээ үйлдвэрлэж байна. Энэ онд 240 айлын шинэ налах хороолол баригдаж дуусна. Мөн Улаанбаатар хотын төв рүү чиглэсэн 4 эгнээ замтай болно. Концессор 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулагдана. 700 хүний суудалтай спорт цогцлбор, 5000 хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэн, 640 хүүхдийн багтаамжтай сургуульч ашиглалтанд орно. Бүтээн байгуулалт өрнөж өөрсдөө ч хөрөнгө оруулалтаа татаж 2030 он гэхэд 65 мянган хүн амтай хот болох зорилт нь ойрхон байгааг онцоллоо. Барилгын материал, технологийн одоо том парк байгуулсан одоо тээзүүл батлагдсан ажилдаа орцсон явж байгаа. Үүнтэй уялдаад одоо нийс Улаанбаатарын ойролцоо байгаа аяд жуулчлалын том нэгтгэл бол одоо налайх байдаг. Энэ болохоор тэрж одоо энэ Санжин болдгийн аяд жуулчлалын бүсүүд байдаг. Энэ дээр бол аяд жуулчлалын бид дангаар хариуцж явуулах бүрэн болцоотой. Орон нутгийн татвараа өргөжүүлэн татварынхаа баадыг нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь газрын асуудлаа зөв шийднэ. Ингээд хүмүүс маань одоо ордогтой болох боломж маш нарийн тооцоо анх удаа одоо надахын зураг, барилгын зураг, газрын зураг маш тодорхой гарсан. Налах дүүргийнхэн хот байгуулах саналаа өнөөдөр 21 цаг гэхэд өгч дуусна. 18 цагийн байдлаар иргэдийнхэн 40% нь саналаа өгөөд байна. За санал хураалтанд иргэдийнхэн 50-аас дээш хувь нь оролцож байж хүчин төвлөлтөр болно. Их уналагчид хот болох асуудлаар санал хураалт явуулж байгаа бол суурьшлаад хэлэг их сургуулиудын хотхон байгуулах, мөн үйлдвэрлэл технологийн паркт олох зорилт тавьсан багнуурчууд ч мөн адил өнөөдөр